За сайн бацхан уу эрхэм мөндөд үзэгчтэй. Оддын шагаан нэвтрүүлгийн Сөрөг дараг чимээх галан морин жилийн анхны дугаар инхүү үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарын үндэт зочдоор Монголын үндэсний энэ хүчит бүхийн өв соёлыг өвлөн тээж яваа. Мөн одоо Монголын үндэсний шагаан харваан өв соёлыг одоо суралцаж өвлөн тээж яваа эрхэм бөхчүүд болоод Монголын үндэсний шагаан харвааны холбооны ерөнхийлөгч гэсэн зочдтой оролцож байна. Ингээд зочдтой бас нэг үрслэн танилцуулах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Ингээд миний баруун гар талд Монгол улсын дархан авраг Монголын үндэсний шагаан харвааны холбооны дэд ерөнхийлөгч Гэлэг Жамцын өсгөөөр авраг маань хүрэлцэн ирсэн байна. За мөн Монголын үндэсний шагаан харвааны холбооны ерөнхийлөгч Монгол улсын үлэмж дархан мэрэгэн спортын мастер Шарав Даржийн Отхон баяр ах маань бас хүрэлцэн ирж одоо хүндэт одоо зочин харваачаар оролцож байгаа. Ингээд мэдээж одоо бөхчүүдэд маань нясалгаа заах талаас бас энэ нэвтрүүлгийг чимж оролцох байхаа гэж бодож байна. Тэгэхээр миний зүүн гар талд Монгол улсын харцаг өсгөөрэдөө харцаг маань хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол улсын начин Ганжаад начин хүрэлцэн ирсэн байна. За мөн Монгол улсын начин Цэрэн тогтох гэсэн одоо эрхэм мөндөд өвлөн тээгч, өвлөн уламжлагчдын одоо бүрэлдэхүүнтэйгээр энэ сар шинийн дугаар хүрэхэд бэлэн болжээ. За манай энэ удаагийн дугаар маань галан морин жилийн одоо анхны дугаар болж байгаа. Анхны дугаар маань бас энэ сайхан эрхмүүдийг оролцуулсан онцлогтой сайхан дугаар болж байна. Мөн одоо хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдөр Монгол түмэндээ бас энэ дугаар маань хүрж байгаагаар онцлогтой. За сар шин сайхан та сайхан шилж гин үү? Сайхан шилдөө. Оо сайхан шиллээ. Сайхан жил гарлаа. За морин жил ч одоо бас монголчуудын хувьд онцгой жил баха тий. Гал морин жил. Бэлэгдлийн жил тийм ээ Монгол түмний. Тийм. Сая бас оролцогчд маань сум тавилаа тий нэвтрүүлэг эхлэхийн өмнө. Ер нь нэслэгаанууд хэр байна? Би халаалт хийлээ. Манай 90 сүүлийн үед энэ бөхчүүд маань өнгөрсөн жил бас бөхчүүдийн харваа зохион байгуулсан. Тэгээд бас сайхан энэ үндэснийхээ өв соёлыг сонирхож өөрсдөө бас харавж оноо мэрэгэн сайхан байна шүү дээ. Тэг чинь одоо ер нь өв соёлыг энэ өвлөн тээж яваа одоо салбарын гэх юм уу те өвлөн тээгчд маань харилцсан бас энэ шагаан өв соёлыг олон нийтэд сурчлахад бөхчүүдийн үүрэг оролцоо их байгаа тийм ээ. Тэгээд Монгол түмэн бол бөхөө дээдэлдэг, бөхөө одоо их үздэг ийм түмэн. Тэгээд бөхчүүд шагаан харвааг сонирхож бас энэ өв соёлыг тээн уламжлах талаас бас идэвхтэй гэж оролцож яваад бол манай одоо холбооны зүгээс гэх юм уу те одоо Отхон баярхаа урдаар орж хэлсэн. Холбоо бол маш их баяртай байгаа. Тэгээ мэдээж харваачд бид ч гэсэн бас их багтай сайхан байдгаа тийм ээ. Ингээд нэвтрүүлгийн одоо уламжлал ёсоор товчхон одоо дөрмөө танилцуулахад эхний үе шат буюу эхний үедээ бол бид асуулт хариултын буюу үндэсний шагаан харвааны өв соёлтой холбоотой түүх, уламжлал, стандарт, дүрм журмтай холбоотой 5 асуултыг асуунаа. За ингээд 5 асуултад нийлээд хариулчих юм уу? Багаараа тий. Тэгэхээр бас нөгөө өрсөлдөө явна гэсэн баг зэрэг. За. Ингээд 5 асуулт хариулсны дараагаар эхний үе шат дуусна. Хоёр дахь үе шат маань бол мэдээж нөгөө харваа онооны хэсэг байгаа. Тэн дээр бол багаараа сайхан өрсөлдөөд явна. За нэвтрүүлгийн бас нэг онцлог болгож хийж байгаа зүйл маань энэ ялсан баг маань тийм ээ. Ялагдсан багуудаа багийнхаа хоёрт одоо нэг бяцхан одоо шийтгэл байдаг юм уу? Нэг тийм үүрэг хариуцлага бас оногдуулах нэг юм хэсэг байгаа. Тэрийг бас нэвтрүүлэг эхлэхээс өмнө товлчул зүгээр юм байна. Одоо зарим нэг нэвтрүүлгүүд дээр бол одоо биеийн шийтгэл одоо сүнэлгдэг одоо энэ сайхан саршны баяраар бол одоо айдууны мэдлэгээ дэвшүүлүүлдэг ч юм уу тийм ээ. Нэг тиймэрхүү авиасын үздэг ч юм уу шийтгэл бас өгвөл зүгээр бах. Тэгэхээр энэ дээр та бүхэн бас ямар бодолтой байна? Шийтгэл. За дөрвөн бүх аваач нь тохирох нь дайхаа. Тий. Хамгийн залууч үуч сайхан дуулаа шүү. Ер нь шийтгүүлэх магадaltaй хоёр нэг сайхан үндэсний сайхан баяр наадам болж ийн. Тэгээд энэ зурагт сайхан дэлгэцээр олон түмэн үзэж байгаа юм чи сайхан хожигдсон баг нэг сайхан айдууны мэд төвшүүлчих. Тэглэг байхаа тий. Бас буруутахгүй юм тий. Тий. Морин жилийнхэн жаврыг үргэлээ. Оо тэгэлгүй яах. За тэгвэл ингэж тогтсож байгаа юм байна. За. За ингээд нэвтрүүлгийн дараалал ёсоор асуулт хариултын үе шат дээр за хөтлөгчийн зүгээс нэг 3 асуулт бэлдэж ирсэн байгаа. За Отхон баярын ерөнхийлөгчийг би бас нэг 2 асуулт бэлдээд ирээрэй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр 2 баг маань төрүүлж гараа өргөөл шууд хариултаа өгөө явчих болно гэсэн үг. Тэгэл оноог нь тооцоо явчихна гэсэн. Юу чи бага хуусан. Багийг би та хэдэг хооцсон байгаа гэж бодсон. Ер нь яаж тогтож байна?
Тэгвэл байраа солиод ингээс үчмаар юм. Тэр хоёр улаан болчиход байна өстой. Яг бүхэн хөрөө байж шít. Баруун тал ингээд зүүн талын засвар дээрээс ингээд явдаг үстэй тий. Тэгэж яг бол тэр ер нь багаараас уучихвал зүгээр гэж байна. Тий, багаараас үчээд бас хоёр залж байгаа. За ингээ баг угаагцаад. За баг ингээ угаагтчихлаа. за ямар ч байсан ингээд бага бол сая хуваалаа эцсийн байдлаар өсгөө аварга манд бол багийн дараагаар явж байна. Өсгөө аваргын багийн харваачаар Монгол Улсын начин ганжаад за мөн дахин одоо энэ дугаарыг нэгэн тал одоо Саршны баяр зориулсан сайхан дугаар болж байгаа юм чинь онцлог болгоод зочин харваач болоод хөтлөгчөө баг тус бүр нэг нэгээр нь аваад явъя гэсэн. Ингээд өсгөө аваргын багт манай шагаа холбооны ерөнхийлөгч Отгонбаяр ах маань орохоор болж байна. Манай багийн дарга бол Монгол Улсын харьцаг өсгөрөөдөө харьцаг багийн дараагаар за багийн харваачаар Монгол Улсын начин цэрэн тогтох за мөн хөтлөгч миний бие ингээд сайхан өрсөлдөх болох нь за асуулт хариултын үе шатанд бол мэдээж Отгонбаяр ах битээр бол асуулт асуух байр суурьтай оролцсон. Ямар нэгэн байдлаар шипи өгөхгүй ингээд шудраг сайхан явах байхаа гэж бодож байна. За нэгдүгээр асуултын хувьд Монголын үндэсний шагаа харвааны холбооноос 2025 онд дөрмөө шинжилээд өрг хасаа болон тулаан хасааны тэмцээнүүдийн ялгаа заагуудыг гаргасан. Тэгэхээр ямар тэмцээн тулаан харваанд харуулахаар болсон бэ гэдэг талаар. За тэнд эхлээд эргэжлээ. 3 том тэмцээнд. За. Улсын баяр наадам, цагаан сар, ерөнхийлөгчийн цом. За жоох алдаатай байна. Тийм. За. Дөрөв баг шүү. Ер нь 3 гэдэг нь зөв. 300. Нэгийг нь ямар ч зүйл. Манай За энэ дээр Юу. Ерөнхийлөгчийн цом, За. улсын баяр наадам, нэг нь улсын авар. Сайн. За энд бол нэгийг энд хоёрыг зөв арилжлаа тий. Тэгэхээр бол одоо оноогоо манайг авах нь шүү дээ. Ерөнхийлөгч одлого баха. Тэгэхээр ер нь бол 3 том тэмцээнийг тулаан харваанд буюу энэ мэрэгжлийн төвчин шагааг тоглуулах талаас нь тогтоосон тийм ээ. Энэ дээр бол хамгийн одоо жилээрээ өгөх юм бол хамгийн ихнийх нь мэдээж улсын аварга тэмцээ 6 сард болж байгаа. Хоёр дахь нь ерөнхийлөгчийн цомын тэмцээ, гурав дахь нь шагаан харвааны холбооны цомын тэмцээ гэсэн ийм 3 том тэмцээ. Тулаан санд харуулахаар болсон. Би сая холбооны цомыг хэлэх гэж байсан. Тэгээд ингээд танах хоёр, манайх хоёр гэдэг. Улсын баярны наадам биш үү те? Тийм биш. За нэг дахь асуултын хувьд юм байна. Хоёр дахь нь шагаан харвааны одоо энэ зурхаа гэж ярьж байгаа тийм. Зурхаан хэцний өндөр хэдэн сантиметр болохоор тогтсон бэ? Бас шинэ стандарт. Зурхаа хицгээд ярьдаг те. Одоо хасаа ордог дээр 27. За ер нь буруу байна. Өөр хөлбөр байна. 29. Бас буруу. 27 Өндөр нь. өндөр нэг байгаад Нэг 2 тоо байгаа. 27 гэдэг нь бол уртлын нэг хэсгийг. таг нь үнэ хийж ш. Хой тал нь бол нэг л тоо. Хуучин дүрмээр бол 29-оос 31 байсан. Сая бол нэг л тоо болсон. За 32 байж. буруу байна. Ер нь бол Би хоолыг хийсэн хэсгийг 29. ойрхон хэлж байгаа нь бол өсгөө аварга гэдэг байхгүй. Тэ? уртл нь бол 27 зөв. Тий. Тэгээд арын хитцээ одоо хасааны хэсэг 29 гэж. Тий. За энэ удаагийн асуултыг бол өсгөө аваргыг баг хариулчлаа гэж бодож байна. Тэг яг хуу хитцний тэр нөгөө модны урд хэсэг бол 27, хойд хитц 30 см. 30 юм уу? Тий. Хуучин дүрмээр бол нөгөө 29-оос 31 гээд хэлбэлцэлтэй байсныг Одоо бол 2-3 см зөрөө гараад ирлээ шүү дээ. Өөр байж болохоор байсан юм те. Одоо бол нэг стандарттай болж байгаа. за ингээд хоёр дахь асуулт маань Ер нь хоёр багийн хувьд нэг хариуцлаа да. болсон. Нэг оноотой болсон байна. Энэ тэнцвүүг сайхан авч байна. За тэгээ гурав дахь асуулт. Одоо нөгөө тулаан хасааны тэмцээнээс бусад тэмцээ өрнөө гэсэн юм дүрмэн заасан байна. За өрг харвааны хувьд бас нэг онцлогтой болсон. Өмнө нь бол бүх хасааг ингээд зурхаа дээр өрж байгаа тоглолдог ус хоёр баг. Шинчилсэн дүрмээр зурхаа дээр хэдэн хасаа өрж тоглолдог болсон бэ? Баг баг. 8 16-аас. За арай илүү шагаа тоглож байгаа гэдгээр өсгөө аваргал сайн бич юм. Тэгдэггүй байх уу тий. 8 хасаа өрж тоглолдог болсон. За ингээд миний бэлцэн 3 асуулт боллоо. Одоо тэгэхээр Отгонбаяр ерөнхийлөгч асуултаа асууна. За шагаа харваа маань бас өгчүүдээр хүрээгээд хэлнэ гэдэг бол бас холбоонд шагаачд маань бас өөрсдөө их урам зориг болж байгаа. Яг бол монгол хүн бөхөө ихтэй эдэлдэг. Бөхөд дургүй монгол хүн эр юм хүү гэж байхгүй. Тэгэхээр бүхий манлайл шагаад орж ирж байгаа гэдэг бол үнэхээр бас баясгалантай. Сайхан эдгээд бас хоёр аврагын тэр бас сүүлийн 2 жил гарan хамтраа тоглолцлоо. Үнэхээр одоо бас шагаан дээр ингээд очиход бол үнэхээр одоо бөхөд хүндэлдэг гэдэг нь мэдрэгддэг.
Америкт одоо ухаан 10 баг цугулдаг 15 баг цугулдаг байхад тэр Америк аврагад очиход бол бүр 20 гараад 30 шахуу хүрээд ингэж цугулж байгаа. Тэгээ өсгөө аврагыг ирж байгаа гэдгээр Тэгээ хүмүүс өсгөө бүр аврагыг их ирж байгаа. зорж Би тэр сарын өмнө бүр зарлж байгаад очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр монголчууд бас нөгөө шагааныхаа хажуугаар бөхчүүд бас ямар одоо дуртай бөхөө үзэх, бөхтөө ойрхон байх гэдэг ийм бол эренэлжтэй гэдэг нь бол аргагүй үний юм билээ. Би 2 асуулт асуув. Тэгээ шагаа бол одоо эрт дээр үе ийм уламжлал байгаа шүү дээ. Гэтэ одоо бас та одоо бас шагаа харуулж байгаа улсууд эрт дээрийн үе уламжлал бас мэдж явах хэрэгтэй. Тэгээ шагаа эдэн сумаар нийлдэг үе. 7 сум. зөв л дөө одоо. Гэхдээ ер нь бол тэр чинь одоо шин дөрмийн үлээ мэдхгүй. Ер нь бол 8 арил хэлдэг. Тэгээ одоо нэг тулаан саны юм яриад байна. Тий. Гэхдээ ийм байхгүй юу. За одоо тэгээд өсгөө авраг бол зөв хариулсан. 7 сум нийлдэг. Ер нь зүгээр тулсан хасаанд ч гэсэн бид бол одоо зүгээр нөгөө насаа нарийнсан учраас бүтэн сумаар явчих байгаа. А яг одоо нийлдэг үений сум бол 3 ба 7 сум л нийлдэг. Яг уламжлалтай. 3 сумаар нийлдэг, 7 сумаар нийлдэг. А тэгшрээд явахаарэ 70 үетэй 8-5 гэхээр яг 8-8-аар ингээл явдаг. Хоёулаа зөв хариулж шүү дээ. Тэг зөв бас болно. Тэгэхээр 60-аас нь 7 гэлчихээс бас. А сүүлийн асуултын яг дөрмтэйгээ холбоод одоо саяхан манай шагаар оны холбоо чинь 10 сарын 24-нд бас шинжилсэн дөрвөн баталсан байгаа. Тэгээд аюу ахмадууд одоо хэдэн нас урж иж чавх руу буюу буур ордог. 60-аас дээш үү. Яг одоо тоо заасан байж байгаа шүү дээ. Түрээд бууж авах барина гэх. Та хэд одоо бүдх одоо бас сурууч явхаа болоод ирэхээр энээсээ холдож Чавхан дарна. Яг чавхан дарна. Өсгөө аврагын дуугрын дорим дээр нэг майхан руу агуулж ороод 4 сум тавьсан. Шилчханд яг 4 жил шүү дээ. Намайг орох хараа болоогүй гэсэн. Тэгэхээр 60 юм болоо. Одооны бонус жоохон мэрэгчлээ болчиход байгаа. Тэгэхээр яг хэд үрж одооны дөрмөнд хэд үрж одоо чавхгүй юу буугаар баг. Би бол 60 л байх гэж бодож байна. Манай талаас шипи өгч болохгүй гэдэг уруугаар. Тий харин тий. Өсгөө авраг 61 гэсэн. Одоо тэгээ ер нь бол тоотой юм асуултан дээр та хамгийн ойрхон хэлсэн л тэгэл аавч. А тийм ээ. Тий. 55 юм уу? 55 гэлөө нэрээ. Хүү юу? Ер нь бол 65 баха. За зөв хариулт. Тэглээ. 65. 65. Оо тэгвэл нэлээд хол юм. Та бүр холдоод явсан гэсэн. Юу доош нь дотоод байсан. За ингээд нэгдүгээр үе шатанд бол өсгөө аврагын баг 3 оноотой, өсгөрөдөө харьцагын баг 2 оноотойгоор өндөрлж байна. Ингээд бас энэ саршны сайхан дугаар болж байгаа. Зочдтой бас айргаас сүгнөхөө марцсан байна. Айргаас сүгнөөд тэгээ мөн одоо энэ үндэсний ингээд манай 2 дугаар үе шат буюу харвааны хэсэг маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд эхний нийлдэг үеийн харваачт маань бол байц суурь эзэлсэн байна. Ингээд эхэлье. За манай нийл шүү. Зэ ураа гэхэд. Зэ сурурэ мэрэгмэн. За. Ай. Өсгөө хэлээд байсан шиг чангарч байна. Жохон өндөр байж магадгүй. Тэрийг Чи ер нь жоохон нэрвтэй бимбэтэй байгаа гэж хэлж. голтой ирүүл Голтой бол онохоор сайхан зүгш. хоор сандал ивдээ шүү. Гой. Жижиг нөгөө төрөний санаа дараал онхон дээр натах чи ирнэ.
техникийн хүн гэж урдаас нондо гэдгийг мэдээд шүү. Тэр гурав давуулчлаа шүү. Ой, Яг нэг дараа шүү. дахиад жоохон Жогоо барьчих манай. Би юу? За. Жогоо барьж байгаа. Таны бэвэ дээшлүүлэх үү? гүйгүй шүү. За. За ер нь Нөгөөдгөө юу? дараагийн суудлаас гоё болно. Ер нь жоохон давуулаад эхэлж зүгээр. Ихэн сумч ингээл ирсэн бол болох байсан. Тий. Дараагийн суудлын дээр саяын барьлаа хатдаг. Урдаас. За энэ сумыг бол гоё сум гэж байгаа маа. Оддын шагаан нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 10 өр фермер компани хамт олонд баярлалаа. Шаг Нэг хөлсөөгөөжлол явдаг. Ойр харагдхаа байц. Өнөөдөр ороод ирлээ гээд. Өхөө өргөнөө бас нэг юм харсан шүү. Оё. Шаккурайга. Зүгээр шүү. Түрүүний бэлтгэлийн одоо сумыг бол бодлоод авсан гэдэг. Шаккура. Яг нэг дор номж шүү. Би ч орог хасаа татаж 50 гал алдлаа. Шимэр. Оо, засаж байгаа энэ төр амар да. Айлын хасаанд 2 тавиал, өөрийнхөө сэнжинд 2 тавиал. Гарцаагүй 4 он. Нэрээ тэгвэ. Нэрээ тэгвэ. Үнэхээр бэлтгэл сургууль сайтай. За зүгээр ш. За, утхан баярхтайгаа нэг явъя да. Олон жил харавсаас Шага. Эй. Мандах сайхан туслаа да. Шагимо шакрай. болоод оргоо. Тэйма. Айш. Тэгэн сум дутчихад нөгөө наан унчаар цааш сэтгэл зүйд бүр эвгүй болчих. Шагимдаа минь. Жоох ингэж очисон бол тэгэл тасгал бас. Шил. Тэглгүй яа шакра. Өрөөний тоглоом хатуу байсан дээрээ. Шага. Гоё юм аа. Хамламлаа та. Оё, тэр алдаад ирж байна те. Үнээр гаргахгүй. За, манай багийн хувьд чинь 5 оноотой. Орооны байрлал тэр. Ап. Барилан зүгээр. Чангараалах шиг. Онцоо. Орой зөхөд онч. Одоо энэ харахад бол ерөөсөө баг их цэцгийн. Гоё юм байна те. Ингээл өөдөөс нь харж Ууч байгаа. нөгөө стандарт болгоо хот бол ерөөсөө урдаас мөхтөр моднууд амар муу. Саяг шиг гоё нэслэж ш. Тийм учраас шагаач тэр нь ихэнхтэй л гоё дуутай байна. Айдэм ч юм юм да наад. За тэр түрүүн дээр хэмжээ алдааг бол 4 болох байсан байж. Сая бол гэхдээ нөгөө эхнийхээсээ барилаа жоох. Манай харуулж байгаа бие бариад байна. Яа. Магтсан. Тэгж ш. За бүр болчихсон. Даваад дууссан. Тэнгүүд нөгөө өмнө авч исэн мэдрэмж байгаа алдагдчихж байгаа. Дахиад нэг анхаарал өөр юм лөө төвлөрөхөр. Шакрэга. 14 жил харавсан хүн аргагүй. Яхан тавьж байна да. Ай. Хандараа жаматгүй шооврог минь. Стага суулаач шүү. Оё. Айл домбоо болгоод авлаа. Ямар ч сайн хүн алдаа штэ их шах гэж байна. Их шах. Авраг барьчихжээ. Авраг гарцааг болж. Тэгж барилаа
Мэдэрч Барилтыг барьсан таардаг хүмүүс тий. бас байгаад байна. Тийш. Яг энэ гар нь ингээд дээр болгонгод энэ гар нь ингээд салмастаад ирнэ. Оо. Манай ч өөр модон болтроо яваад. За. Байтэн гэж хэлж байгаа. Яхаа энэ. Оноонд бол тооцоол юм жаа. Хавраа гаргаж өгч явах шиг байна тийм ээ. Бас илт хол хожоод яхав гэж Хэн байна. ночоо. Ухагаа явж. Тийм нөгөө имэрхгүй зүгээр ингээд нэг зүгээр нэг бид нар шагаа нислдэг штэ. Бүлзэг нислэнэ гэдэг шиг нислээд. Энийг нэг жоох ингэж чангаруулж хагаад ингээд имрээ тавьмаар. За юу яах вэ? За нэг татхуу да. За. Ханан гутан сайхан имэр болтон дээр. Сая Саях зүгээр. Бүлзэг нислэх гэдэг үлээ. Шагаа нислэх чинь тэгээд байгаа. Бүлзэг үлээ. Тий. Зүгээр энэ хоноос хөөж нислдэг ч бид нар. Тий. Гоё шүү. Бүр хоёрыг татаад аваа явуулахлаа. Гоё шүү. Араас нь зөв. Уртаас нь хойноос нь. Уртаас нь авах юм аа. 10 жилийн хөвгтөл нэг сум тавиал тэгэл нэг онцгоор маргааш нь бушуух очих гол тэг хичээлээ дараалал хөөгөл тэгдэг өст. Онхор өст. Тэгэл ах нарын зав цагаар нэг суучих га сумын шидэж янзын сум шиддэг тэгээд. Хэн сумаар нэг жоохон. Нус янз бүр байт. Тэг. И. За өсгөө аврал бол одоо гарцааг бол. Төрөний татаасаа юмныхаа зүгээр гоё доогоо зөөл юм хийлээ дээ тий. хөн асал. Аа. Дөрөөгөө жоо. Гарцааг бол одоо 3-ын цаана дахиад 5 байна гэдэг ч бас л. Илтэй юм. Манай ер нь жоохон дараад гэж байна. Шүкрэ. Гоё дуурч гоё. Арай баччих үстэй. Байцэг. Тэгвэл ирэхгүй л. Интерес гэрч бүр замил сууж самт манд чиргэлэх. Тий завилах юм шүү. Өөрөө нөгөө чангарандаг та орлоо шүү би. Энэ дээр Бүрээд туу их байна. Бүрээд Байна туу. уу? бүрээд туваад одоохондоо харахгүй. Годоо гэлээ бас нэг тийм байна уу? Баруун аймаг руу. Баруун аймаг лөө байгаа. Ийм урт тусд бүр Цолбор юу шилбүр сум гэдэг. шилбүр сумч. Ай. Шагтай юм доо мэрэгэн минь. Нарийнхан давлаа та. Ой. Болторчлаа гэж сануулсан. Ер нь бол анхаарал сайрнаж шүү дээ. Юмроо хуруугаар тугаа төвлөхгүй. Хуруугаар тугаа төвлөхгүй. Юу санамсаргүй яасан шүү яхаа. За яг эгзгэн таараачих юм уу? Хүн өөхнө өгсөн шиг сартааж байгаа дагаараа яач. Яг нэг шүү. Инээсэрэл. Нэг газар. Манайх ч одоо 4-ийг өгчөөл байна уу? Тийм байна. 5 уу? 5-ыг 5 болцсон уу? Тийм. Ай. Яг. 5-аас Тэр били чи өдрийн одоо хэд. За яг л нэг өдгөрөө хэлсэн. яг өссөн хүмүүс нэрээ сайхан тоглосон. Энд чи өөрөө их ийм биш байгаад хэлээсээ шаг юм доо мэрэгэн минь. Нэг мөртөө байсан. Ямар бослоо сая. Энд ч дурсаасаа нэг оноо шүү. Ай. Уган дээр арын гац руу тэр хоёр цагаан луул онох хэрэгтэй байна. Сундалаа сүмбрүүл. Дуутай. Яг Уран чандман. одоо яг баруун гар чинь толгойч орж ирж шүү дээ.
Энд чи одоо түрүүний яриад байгаа ингээл үндэсний өв соёл Тий. хээ уулз Хамтдсан тэгээ ингээл уулзсан тий. хамтдаа ингээл бас юм хөгжөөл явж байна. Тий. Тийм ээ. Тий мод зурхайдаа үндэсний. Одоо багуудын мод Манайд өгсөн чам болж байгаа. Сая нөгөө алдрын цомор өгсөн юу чи. Тий. Алдрын лого могоо та. Тий би бүр гол налдрын лого хамтараад чүчүүч хоёр. Сайн гош. Гангар шат их гоё дугаар. Дуун их гоё байлаа. Гангар шатсан. Чигтээ та баруун үзүү. Баруун. Тоглолт Монголд байрлах бүгд зүг шүү дээ. Дуугаа бил яхан босоод. Тэгээд хэрэг манай хоёр дуугаа бэлтгэхээс аргагүй болоо. Гурван да. Би чи ерөөхдөө Гуруулаа одоо хамтлаг болоод Задгаа юу? манай уучууг нь тулааны үе шагаанд орсон. Битүү задгаагаар аль зурч байна. эдийн сургууль. Ай Гаргаа даваараа гэж. Чи бас их шагаа мэддэг юм аа. Зүг. аргагүй олон жил болсон. Сая яга араас нудраа ичж ба. Энэ жил чадах үе тэр байр солигчжээ. солигдгоор болчих гэж. Яаж гэх юм бэ? Энэ хоёр нөгөө цаваа дээр дарагтаа үзэх нь байрын солигдгоор болсон байна гинэ. Энэ жил баа шинэ усууд орж ирж байгаа гэсэн бид чи амар. Жаргал хоёр мэргэн. Баатар хөө мэргэн гэдэг. Жамбалар сан. Хөө юу. Сая өстө ирсэн. Ямбуны. Усуудын мураа. Манцаа. Ай. Шагнах. Ингээ тогтож нээсэлж байгаа. Марцмар 2222. Монгол улсын дархаа аварга. Монголын үндэсний шагаа 10 оны холбооны дэд ерөнхийлөгч Өсгөр аваргын ихэнх сумыг харъя. Ер нь Нислага сайхантай байгаа өнөөдөр. За харцааг онжээ. Чад авсан баха. Байна. Биш нэг За Монгол улсын ачаал сэрэн тогтох. За гоё шүү. Сайхан нээсэлж байгаа. Түрүү өсгөхийн тэр Аваргын сум дутсан шүү. аяг ондог шиг. Яарч байна. Энэ болоо засахтаа тэгж их хөдөлгөөд байна уу? Яг л хоёр тал руу нээлжилж гараад байгаа юм. Хитсэн яг яваад байгаа юм. Нэг энэ дээр цаа. Зааврын сүүлийн сум. Сайхан жоо Нислага сайхантай байна. Яг гол дээр хийж сонжооч. За ингээд манайх ер нь бол хасаага ороож байгаа юм. За ингээд Хааштай одоо нэг айлаа гүйцэхэрэг болсон гэдэг. ай зураалаа сайхан нэг. За ингэ. Хар сайхан боллоо. Танах дуугаан дуулах боллоо. Оддын шагаан нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч 10 өр фермер компани хамт олонд баярлалаа. Оддын шагаан нэвтрүүлгийн гал морин жилийн сар шинийн баяр зориулсан дугаар энэхүү мөчөд одоо өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарыг чимж оролцсон Монголын үндэсний өвлөн тэгчид, үндэсний бөхчүүд, сайхан аваргууд, улсын цалтангууд маань оролцлоо. Сар шинийн хаврын тэргуун сарын шинийн 2-ны өдрийн Монголын үндэсний малчин телевизээр цацагдж буй энэхүү дугаар бас онцлогтой сайхан боллоо. Зочин харваачаа хөтлөгчөө оруулж бас энэ оноо харвааныхаа хэсэгт хамтдаа сайхан тоглолоо, наадлаа. Ингээд нэгэн тал одоо спорт тоглоом наадгаа болохын хувьд одоо нэг баг нь хожиж нөгөө нь хожигддгийн ёсоор одоо Өсгөө аваргын баг бол одоо үнэхээр илт давуу ээж үнэлэхүү буюу нөгөө багаа бараг тоглолтоос дутуу гаргалаа гэж ярьдаг шагаачд бол ингээд энэ удаагийн дугаарыг ялагчаар Монгол улсын дархаа аварга, Монголын үндэсний шагаа 10-ны холбооны дэд ерөнхийлөгч Өсгөө аваргын баг ялалт байгуулж байна. Ингээ баяр хүргэе. За ингээ нэвтрүүлгийг жаргахаас өмнө бас бид нэвтрүүлгийн эхэнд ярьсанчлан ялагдл хүлээсэн багийнхан маань
Айдууны мэдлэгээ дэвшүүлэхээр болсон тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ. Аа өөрөө байгаа. Чад ядуу бас. Гуруула айргаа барьсан. Дуу сонсож өнөөдөр чи гаргаж өгье. Нөгөө баг төрөх юм болов яа. Төрнээ одоо тэгээд Багийн дарга одоо ямар ч үед манлайлалаа үзүүлээл тэгээд дуугаа авах байхаа. төрн. Өсгөрөөд явцгаад. Харин тийм ээ одоо багаас хожигдл руу нэлээд татчихлаа. Хойшид хичээж бас чамба бэлтгэлээ базаахгүй. Өчигдөр оройны бэлтгэлээс удаа өргөлж ирсэн юм аа. Итгэцэн мөрч. Хурууга өвчөө ортол найсасан гэж. Яг гараад явгаа алдаад л бүр эргэж ороод болохгүй. Тэрний бас дараа жих дээр бас анхаарна. Шинэ нэгний орооны бэлтгэл бидний чангарсан гэж байна шүү дээ. Ялсан баг чи бас түрхээр юм ярих. Төрөндөө. Одоо тэгээд Мандма оодомнотта настежиме жаргамгара наммага яусан алсинотиха нартасахи За баярлалаа. Батбаяр Сайхан дуулдаг юм байна харцах. За ингэхөө оддын шагаа нэвтрүүлгийн сар шний дугаар энэ төрөд өндөрлөх тийш хандж байна. Тэгээд нэвтрүүлгээ жаргахаас өмнө бас эрхэм оролцогчдоосоо нэвтрүүлгийн энэ дугаарын талаарх сэтгэлдлүүдийг ингээд сонсъё. Ингээд архаа аврах өсгөөр танаас эхэлье. За тэгээд энэ сар шинийн баярын өдрүүдээр энэ Монгол орон даяар энэ цэнгэлдэг царай ард түмэндээ уулзж байгаадаа их баяртай байна. Морин жилдээ одоо монголчууд түмэн маань аз хэмартай ажил үйлснөө өдрөг эрүүлэнг одоо байх эрүүлийг өргөн дэвшүүлээ. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань бас их сайхан боллоо. Үндэснийхээ өв соёлыг одоо хүн болгон мэддэг. Бас одоо тодорхой хэмжээний мэддэг тэгээд бас чаддаг. Ийм байвал одоо бас их сайхан юм болов уу гэж ингэж бодогдож байна. Тэгээд шагаа албаныхаа бас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийг бүгчүүд бид нар одоо бас үндэснийхээ одоо бас өв соёлыг тээж явдаг хүмүүсийн хувьд бол одоо энэ сайхан шагаа харваагаараа хичээллэж өнгөрсөн жилээс энэ бүгчүүдийн дунд шагаа харвааны тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Бүгчүүд маань одоо манлайлж одоо бас энэ шагаа харваанд оролцож байгаад их баяртай байгаа. Тэгээд шинэ оны, шинэ сарын, шинэ жилийн одоо морин жилийн баярын мэндийг бүгдд нь дахин өргөн дэвшүүлье. Сайн сайхан бүхний дээдийг хүсээрөө. За баярлалаа. За манай шагаа албаны ерөнхийлөгч Отгонбаяр ах хувьд бас энэ нэвтрүүлгийн талаар мөн одоо сайхан Монгол түмэндээ сар шний мэдлэгээ дэвшүүлээч гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд үнэхээр сайхан төрийн наадмын одоо үнэхээр сайхан төрлүүд
морь, сур, бүх жагаа гээд энэ сайхан одоо 3-4 сайхан төрлийг Монголын түмэндээ бас урдчилж байгаа бас малчин телевизийн хамт олонд бас бүгдэнд нь талархлаа илэрхийлье. Холбооны одоо нийт харваачдын өмнөөс үнэхээр талархаж байгаа. Тэгээ олон жил одоо бас шагаан харвааг сурталчилахад маань малчин телевиз маань өөрөө бас гол орол гүйцэтгэдэг телевизүүдийн нэг байгаа. Тэгээд энэ сайхан морин жилдээ монголчууд минь үнэхээр сайхан байж, эрүүлэнх байж энэ онд олон их амжилт гаргах юм бас өрөөлөг өргөе. Тэгээд бүгчүүддээ бас их баярлалаа. Үнэхээр одоо хослон одоо энэ үгийг тээнэ гэдэг бас барагтай ир улсуудын хийх ажил биш. Тэгээд үнэхээр шагаан харваа гэдэг бол бас тийм одоо хэн дуртай аавын хүү шүлгэндээ хүртэл байдаг тийм ээ. Дуртай аавын хүү болгон одоо оноод харваач онтгоо гэдэг шиг одоо бас бүгчүүдээсээ бас ялгарч энэ шагаан харваага маань онцолж тоглож бүр зүгээр нь сонирхох биш бүр тоглож байгаа одоо бас аваргаас эхлүүлээд үлгэрлэж байгаа энэ сайхан спорт. Аварга маань хэлсэн байт юм аа. Энд болттой байхдаа одоо шагаан сайхныг мэдсэнгүй гэж нэг ярилцсан дээр байсан тийм ээ. Тэгэхээр энэгээр бас шагаан харваачд маань бас их омгшиж байгаа. Бас их баярлж байгаа. Тэгээд мөдхөн одоо дараагийн дугаарт маань одоо манай лавга мэрэгэн маань суруудынхоор сур маань бас орох байх. Уяачд маань бас орох байх. Тэгээд энэ жилийн бас харваанд маань уяач сурчид нийлсэн, бөхчүүд маань нийлсэн бас сайхан харваа тэмцээн болж өнгөрсөн. Тэгээд нийт одоо монголчуудаа сайн сайхныг хүсье. Өнөөдрийн нэвтрүүлд оролцсон та бүхтийн хүчин их байгаарай гэж бас ерөөё. Баярлалаа. Сөрөдөө харцаг бас нэвтрүүлгийн талаар сэтгэлээ. Мөн одоо Монгол түмэндээс харшны мэдлэгээгээ дэвшүүлээч гэж. За баярлалаа. Тэгээд цэнгэр дэлгэцээ үзэн сууга Монголынхаа ард түмэнд бүгдэнд нь гарч байгаа одоо энэ морь жил бас их утга учиртай. Тэр дундаа гал морь жил Монгол түмний бас хувь заяанд сэргэн мандалд эргийн ирэлт эвлэлдэн нэгдэх хөгжил дэвшлийн бүх юмд бас хүргэсэн юм бэлгшээлтэй сайхан жил байт юм бэл. Төрийн зүйлд нь бий. Үндэсний спортыг өмнөх бүх одоо цаг үед сайн сайхнаар нь бүрэн бүтнээр нь авч үлдэж хөгжүүлж өнөөдөр биднэрт бас авч явж гисэн. Бид нар ч гэсэн энэ цаг үед энэ бүх одоо сайхан үндэсний спортуудаа хөгжүүлж олон түмэнд сурталчилж боломж байвал бүр одоо Монголоос гадагшин тийм Монгол туурхтандаа дэлхийн хэмжээнд хүртэл одоо сонирхуулах ийм боломжтой төрөл юм байна гэж харддаг миний хувьд. Тэгээд урьж оролцуулсан та бүхэнд бас их баярлалаа. Өнөөдрийн тэмцээн дээр бас нэг хангар шаазангийн асуудалтай. Бас шаазангийн реклам хийгээд өгөх баярлалаа. Хангар шаазангийн компаниуд байвал реклам хийдэг бол скрэдиттэй холбогдороо гэж. Зөндөө сайхан тийм хөгжөөнтэй наргантай гоё тэмцээн боллоо. Бид бидний бүгд л бас зөвхөтөчний алдрын спорт хорооны харьяат ийм бөхчүүд энэ цаг үед бол Монгол зэрэг дэлхийн зэрэг болж бас жигшигдж байгаа ийм сайхан цаг үе. Тэгээд ирээдүйдээ ч гэсэн бидний үндэснийхээ өв соёл шингэсэн сайхан спорт, уламжлалт спортын төрлийг бас нэр одоо үндтэйгээр өвлүүлэн үлдээж дүгэн дэлгэрүүлэх нь одоо эргэх хорвоогийн эргэх цагийн бас жам юм. Тэгээд нийт одоо бас шагаан холбооныхоо тамирчдад бас хараан мэрэгэн суудал тэгших юм. Оноо их байхын одоо үлзий дэврэлтээр өргөн дэвшүүлье. Танай холбооны үйл ажиллагаанд бас өндрөө амжилт хүсье. За баярлалаа. За манай багийн Дегонор тоглогч Монгол Улсын начин Цэрэн тогтох начны үед бас нэвтрүүлгийн талаар сэтгэлээ хэлээч. Бас Монгол түмэндээс харшны мэдлэгээгээ дэвшүүлээрэ гэж. За тэгээд нийт телевизэд байгаа Монголын ард түмэндээ саршны баримт дэвшүүлье. Тэгээд нэвтрүүлгийн хамт олон дурдсанд баярлалаа. Шагаан холбооныхоо тэргүүндээ баярлалаа. Зүгээр аврагтаа баярлалаа. Хамтарсан сүрэд тустаа ганцтчиндаа баярлалаа. Өнөөдөр ийм сайхан тэмцээн зохион байгуулж байгаа. Байгуулсанд маш их баярлалаа. Ямарчлаас цааш та өөрийнхөө чадах хэмжээнд үндэсний спортоос урьдчилах одоо хийж чадах зүйл юу вэ? Тэр болгоныгоо ажиллаж залуус дуунартаа найз нөхдөд
нөлөөлөл болохыг хичээж явна. Тэгээ нийт малчин телевизийн хамт олон болон нэвтрүүлгийн хамт олонтой. Тэгээ Монголынхаа ард түмэнд сар шиндээ сайхан шинэлээрэй гэж хүсэе. За баярлалаа. За манай Өсгөөөр аваргын багийн легоноор тоглогч одоо Монгол Улсын начин Ганжаад сэтгэлээ бас хэлээрэй. Бас өнөөдөр бас оноо харваа сайхан тавилаа тийм ээ. За өнөөдөр сайхан нэвтрүүлэг боллоо. Тэгээ сайхан нэвтрүүлэгт сайхан улсуудтай оролцлоо. Нэвтрүүлэг маань сайхан боллоо. Тэгээд Монгол түмэндээ 70 жилдээ сар шиндээ сайхан шинэлээрэй гэж хүсэе. За оддын шагаан нэвтрүүлгийн гал морин жилийн одоо анхны дугаар ийхүү одоо өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарыг одоо Монгол түмэнд хүргэхэд одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа буюу ивент тэтгэгч байгууллагуудыг бас дурдхан зүйтэй. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар ер нь манай нэвтрүүлгийн цаашдыг ивент тэтгэхээр ажиллаж байгаа Монголын үндэсний үйлдвэрлэгч Ар Үр фермер гэдэг фермерийн аж ахуй компани байгаа. Ингээд энэ компани зүгээс бидний одоо энэ олон дугаарыг ивент тэтгэж Монгол түмэнд энэ үндэсний өв соёл шагаан харвайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах энэ үйлсэд бас санхүү хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж байгаа энэ компани мөнх эрдэнэ захиралтай компани хамт олонд бас талархлаа илэрхийлье. Ингээд мөн Ар Үр фермер компани зүгээс энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэсэн юм уриалгыг бас гаргаж байгаа байлээ. Ингээд Монгол одоо ялангуяа энэ нөгөө өндөг гэдэг бол уураг тийм ээ. Тэгээ спортынханд бол хамгийн хэрэгтэй зүйл уураг байдаг юм шиг байна. Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрлэлийн нөгөө өндөг маань шинээр одоо юу гэдэг өнөөдөр өндөг л гарсан өндөг л одоо үйлдвэр одоо худалдаанд гардаг юм байна л да. Тэгээ нөгөө олон улсынх ч болохоор нөгөө иржитл хэд тоног гэдэг ч юм нэг иймэрхүү зөрүү бас байдаг юм байна. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэсэн ингээд Ар Үр фермерийн зүгээс бас энэ харваачтай гарын бэлэг бэлдэж өгсөн юм байна. Ингээд та бүхэнд бас баярлалаа. За баярлалаа. За багийн дарга та. Манай шагааныхын чинь нэг багийн даргыг бол бас их хүндэлдэг соёлтой хүмүүс шүү дээ. Дарга л гэдэг. Багийн даргын үгнсаа. Тий, багийн даргын үг бол хууль шагаан дээр. Тосгох нэг том гангар шаазан гэртээ авч тавьчихлаа. Гангар шааз энэ хараа энэ дээрээсээ түүхтэй байхгүй. Яг тэр үг ярьсан шүү дээ. Гангартай гэдэг тэр шаазан тавьж байсан хүн байгаа байхгүй. Тэгээд яг л тэр түүх давтагдсан байна. Багийн дарга нь тий. Багийн дарга нь хэлэх юм болдохгүй. Гангартай гэж уушсан. Яг нөгөө модон дээр байж Модон дээр байсан гангар оноо тий. Модон дээр байсан. Одоо 18 гүш 19-р зууны үед л болсон байх. Монголын үндэсний малчин телевизээр үзэгч та бүхэнд хүргэж байгаа оддын шагаан нэвтрүүлэг цаашдаа бас уламжлал болоод маш олон сайхан зочтой олон сайхан дугаараар иргэн уулзах болно. Ингээд морин жилийн эхний дугаарыг чимэн оролцсон эрхэм өвлөн тэгч, өвлөн уламжлагч эрхэм сайхан эрчүүдтэй баярлалаа. Ингээд та бүхэн энэ морин жилдээ цог хиймэртэй, золбоотой юу сансан 9 цагаан өсөл нь сэтгэлчлэн бүтгийн ерөөлийг өргөе. Монгол түмэндээ төр төвшин түмэн олон амгалан байхын ерөөл өргөж энэхүү дугаараа жаргаая. Хүрээ 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 хүрээ.